За сайн байцгаана уу ахын дүүсээ. Арай минь шүү. За энэ аимшиг гэмт хэрэгтэй аимшиг аллах Монгол улсын иргэдэд хайрлтгаа тий. Бүр аимшиг байдал өнөөдөр Монгол улс орсоо. Дайн байлдааны улс орн биштэй гэж одоо инхийн тайвангийн сайхан улс орнд их оронд маань ингээд иргэдийн маань ингээд хомглон алж штэ энэ аимшиг гаж домтон алуурчингууд. Энэ талаар үзэл бодлоо илэрхийлээд төмөн олондоо түгэж гол шалтгаан нь иргэдийн мэдгүй байгаа асуудлуудыг би одоо та бүхэнд ингээд өөрийнхөө судалсан, унссан хэмжээндээ би та бүхэнд тайлбар өгөх гээд байна л да. Энэ ерөөсөн Монгол улсад цаазын ялыг сэргийхэд эрх бүхий субъект нь бол Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрсөх гэдэг нь та өөрөө муу юм аа. Өнөөдөр энийг улсын их хурлын чуулганд, улсын их хурлын гишүүд хуралдаад энэ цаазын ял гэдэг юм сэргээдэг юм байна гэдгийг одоо би өөрөө уншиж судалж байж өнөөдөр ингээд энэ лайваа эхлүүлж байгаа шүү. Үнэхээр их бүхий субъект нь Монгол улсын иргэд Ухнагийг хөрсөх. Таны иргэд бид нар энэ Монгол улсын 3 сая 500 иргэд таны иргэд та бол бидний бэлэг тэмдэг буюу та бидний одоо аав гэсэн үг заяа улс их орноор та бидний аав байхгүй юу? Үр хүүхдүүд чинь алж хядаад одоо бүр сүүлдээ бүр гэр бүлээр нь хомрлон устгаад хүс тэмдэрж байгаа энэ аимшиг цаг муу юм учид бид амьдарч байгаа. Хүн болгон 5 ширлээд ороод манайхаа би энэ яг бодит асуудлыг ярих гэдэг байгаа. Монгол улс нэгдсэн үндэсний байгууллага 1948 онд анх хүсэлтээ өгөөд 1961 онд Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагад элсэн байт юм аа. Тийм үү? Олон улсын конвенцэд энэ цаазын ял үгийн оронд орохыг 2000 хэдэн онд юм бэ? 12 онд юм уу? Хэдэн онд юм бэ? Захиагийн элбэг дорж гэдэг энэ этгээд их орноосоо урвагч заяа. Их орноосоо урвагч Монгол улсын байгалийн байдлыг гадна дотны лоочтой өгсөн хуулж иддэг энэ хулгайч ерөнхийлөгч байхдаа олон улсын конвенцэд Монгол улсыг элсүүлсэн байдаг юм аа. Одоо бүх юм байдаг хэвээрээ байх албагүй. Одоо үнэхээр аимшигтай байж үнэхээр нэг гэр бүлийн 3 гишүүн заяа. Би хатуу энэ лайвыг хийж байгаад миний сэтгэл санаа доктортой сайхан байх ямар ч боломжгүй угаасаа. Гэхдээ би дуугүй амаа хумхаад гараа хумхаад элгээ хумаад суух бас тийм надад тийм сэтгэл зүрх надад байхгүй. Өнөөдөр сэтгцийн эрүүл мэндийн өвчтэй гажигтай улсуудад ямар эрүүгийн хэрэг эрүүгийн одоо хууль ял оногддгүй гэдгийг би та бүхэн тайлбарж хэлэх гэдэг. Энэ бүр инээдмийн бүр аимшигтай хуулийг 2012 онд Монгол улсад хууль зүйн дотоод хэргийн сайд байхдаа цэндийн нямд орж байгаа энэ хуулийг бослож батлуулсан байдаг юм аа. Би тэр бүгдийг нэгэнгүй би та бүхэнд тайлбарлаж хэлмээр байгаа байхгүй юу иргэдтэй. Та нар маань ойлгох ёстой. Ер нь бол ерөнхийдөө Монгол улс дэлхийн хэмжээний эрүүгийн хуулийнхаа санкцаас хамгийн ял багтаа улс орн бол Монгол улс баггүй юу? Үнэхээр ял багтаа. Өнөөдөр та нар Америкийн хүний эрхийг маш их дээдэлдэг Америкийн нэгдсэн улсад 120 жилийн ялтан хүртэл байгаа. Ойлгож байна? 120 жилийн ялтан хүртэл байгаа. Манай Монгол улсад хүн амны эрх хийгээд 20 жил, 20-25 жил авдаг бүх насаараа гэсэн зүйл заалаас байдаг. Тэгэхээр Монгол улсын иргэж Ухнагийг хөрсөх та одоо энэ 2021 оноос 2027 оны хооронд та 6 жил Монгол улсын ерөнхийлөгч байх хугацаанд та одоо Монгол улсынхаа иргэдийг ард түмнийхээ амар тайван амьдралыг дээдлээд энэ эрүүгийн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг нэг яаралтай оруулаад тийм үү өөрөө та хүсэлт гаргаад өөрөө та энэ олон улсын гэрээ конвенцэд та өөрөө хүсэлтээ гаргаж өгөх ёстой хүний нэг бол Монгол улсын иргэд Ухнагийг хөрсөх юм а гэдгийг би та бүхэндээ тайлбарлаж хэлж байгаа. Үнэхээр аимшигтай байхгүй юу? Нэгэн гэр бүл хэдхэн хоногийн өмнө шинэ он гарчаад халуун ам бүлээрээ сайхан байсан. Одоо 8 сартай давхар биетэй ээж тэр халуурчинд амь насаа таслуулж яглуулж амь насаа алсан 4 настай бяцхан зүрх. Одоо 3 настай бяцхан
Өдөө 4 настай бяцхан зүрх одоо сэхин амьдрал тасагт ингээд зовж шаналж байна монголчуудаа. Энэ бүгдийг бид нар ингээд хараад чимээгүй зөв зүгээр сууж ерөөсөө огтоосоо болохгүй гэдгийг би хэлж байгаа. Огтоосоо болохгүй. Өнөөдөр би та бүхэнд Монголын ард түмэнд өнөөдөр ингээд та бүхэн маань 10 ширж би яг энэ аимшигын энэ сэтгэлийн эрүүл мэндийн гажигтай улсуудад өгдөг ялын сангасыг би та бүхэнд тайлбарлаж өгч байна. Бүгдээ 10 ширж. Бүгд сэрцгий шүү. Үнэхээр аимшигтай. Бүгд сэрцгий. Нэг 10 ширж хүмүүс олоолаа болъё. Олоолаа болъё. Би та бүхэнд тайлбарлаж өгье. Өөргөө үнссэн судалсан хэмжээгээр би та бүхэнд тайлбарлаж өгье. Өнөөдөр Монгол улсын засгийн газар энэ улсын их хурлын гишүүдийн хууль ярьж байгаа асуудал нь юу ярьж байгааг бол одоо үрээс яасан гинвэ одоо өөр хүний хүүхдийг хэрвээ эхнэр нэг өөр хүнтэй явуулдаад хүүхдтэй болох юм бол тэр эсийг тэгээ бол хүлэн зөвшөөрдөг маягийн тийм хуулийн ялын сангас яриад сууж байгаа мангуунууд зориулж би ярих гэж байгаа. Манайха ширлэдэг манайха. Шир хийдэг. Маш олоолаа болъё ахын дэс олоолаа болъё. Энэ бол зүгээр ер нь аимшиг байхгүй. Энэ Монгол улсад ингээд гэмт хэрэг аллах гардаг, цуврал алуурчид гардаг, аимшигтай гэмт хэрэг гараад 16 настай 30 настай одоо сүүлдээ бүрийн 26 оны босгон дээр гарч ирээд нэг гэр бүлийг хүүс тэмдэрж байгаа энэ аимшигын гэмт хэрэгтэн гаж донтон тийм үү? Энэ сэтгцийн эрүүл мэндийн эмнэлэгт харьяалтай гэдэг асуудлаар өнөөдөр Монгол улсад ял завшиж байгаа ямар улсад байгаа вэ гэдэг одоо бид шахаж шаардах ёстой. Үнэхээр үнэн инээдмийн заяа инээдмийн ийм хууль Монгол улсад батлагдаад ингээд хуулийн ялын сангас нь одоо бол ингээд өргөжлөд яваад байгаа гэдэг бүр аимшигтай шүү. Үнэхээр аимшигтай. Аимшигтай заяа та бүгд жадлан эсэргүүцэн баг миний энэ хийслэх гэж байгаа үгийг дуншаад хэлэх гэж байгаа энэ асуудлыг хэлэх юм бол та нар нүд чин оройд байгаа жигчин дэлдийн заяа ахын дүүсээ ямар аимшигтай хуулийг 2010 онд зөндийн нэмд орж байгаа хууль зүйн дотоод иргэн сайд 12 онд баталсан байгаа аахгүй. Сэтгцийн эрүүл мэндийн гажигтай ийм хүн эрүүгийн гэмт хэрэг үйлдэх юм бол 2.1 жилээс 2.6 жил сэтгэл мэдрэлийн эрүүл мэндийн эмнэлэгт албадан эмчлүүлдэг тийм ялтаа гэж байгаа. Юу хуцаад байгаа юм бэ? Хүний амь насыг хөнөөчгөөд онц гэцгээр хөнөөчөөд ийм новшнуудыг бол ялынхаа сангасыг яагаад би чангаал гэдэг вэ? Яагаад цаацын хуультай улс орон болъё гэж шахаж шаардаад байна? Яагаад энэ бүгдийн төлөө өнөөдөр би хоолоогоо сөөдөл дуурайд байна? Яагаад ингэ энэ бүхний төлөө санаа зовоод би ойрхон лайв төмөө олондод түгэж байна? Мэдхгүй хүмүүс би энийг мэдрүүлэхийн төлөө ойлгоогүй улсуудад ойлгуулахын төлөө хүмүүсээ одоо энэ эрүүгийн гэмтэргийн хууль заал бүх юмыг уншиж судалж байгаарэ. Аимшигтай байхгүй юу? Миний одоо ганц өнөөдөр лайв дээр шахаж шаардах асуудал юм байгаа. Нэг яалтаа хууль зүйн байнгын ороо хуралдаад Монгол улсын ерөнхийлөгч та өөрөө ёстой тэр онц байдал зарлана гэдэг шиг тэр шиг онц байдал зарлаад одоо энэ асуудлуудад цэг тавихгүй бол энэ маягаараа байгаад авах юм бол энэ Монгол улсад чинь амьд явах ямар ч баталгаа алга Монгол улс ихэд биднэрт өнөөдөр бидний үр хөөх бидний ахын дүүс хамаатан саданд энтерлийн гэмтэргийн золиос болж энтерлийн аимшигын зовлон ирээгөө болж маргааш бидний үүдийг догшоод ороод ирэхэд үгүйсэхгүй болсон аимшигын цаг үе мөчөд бид нар амьдарч байгаа. За манайха 10 ширэлж манайха. Би бол яахгүй. Ингээд байж гэн. Цаага 10 ширэлж манайха. Өшөө олоодаа болъё заяа. Би тэгэхээр та бүхэнд өнөөдөр Монгол улсын засгийн газрын тэргүүн хууль зүйн дотоод иргэн сайд Монгол улсын ерөнхийлөгч эдгээр улсуудаас шахаж шаардах ёстой. Би хууль санаачлал гэж байгаа байхгүй. Хуулийн төсөл санаачлал гэж байгаа. Ард иргэдийнхээ зүгээс хуулийн төсөл санаачлал. Өнөөдөр яагаад болохгүй гэж тийм үү? Өнөөдөр хүний эрхийг дээдлэг Америкийн нэгдсэн улс аимшигын энэ цуврал алуурчин аимшигын энэ новчнуудад 110-120 30 жилийн ял өгж байгаа. Монгол улсад энэ ялын сангас нь хитрхи бага байгаа учраас
энэ эрүүгийн гэмт хэрэгдэнгүүд даам гарч энэ алуурчингууд даам гарч байгаа. Нэр сэтгцийн эрүүл мэндийн гажигтай өвчтэй гэдэг улсууд өвчнөрөө далимдуулан ял завшиж байгаа. Би энэ бүгдийг ярих гээд байгаа. Энэ бүгдийг би ярих ёстой. Цаашдаа ч ярина. Энэ бүгдээр би одоо удахгүй хэвлийн баг орлол юмэр байна. Одоо миний лайвыг үзэж байгаа иргэд маань маш олон группт шеэрлэх хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллага надтай холбогд, иргэн гадамжтай холбогд би нэг яаралтай хэвлэлийн баг орлол зохион байгуулмаар байна. Өнөөдөр бид нар энэ аимшигын гаж тонтон, аимшигын алуурчид, аимшигын цуврал алуурчид тийм үү? Гэр бүлийн хүүс тэмдэрдэг энэ сэтгэл зүйн эрүүл мэндийн энэ гажигтай улсуудыг одоо дарсан зогсоохгүй бол энэ бүр аимшиг цаашаа үргэлжилсээр байх болно гэдэгт би хатуу байр суурьтай байгаа. За манайхаа нэг 5 ширэлж ахын төсөө олоодоо болъё. Олоодоо болъё. Би олон хүний нүд орж ирээд 50 60 70 хүний нүд орж ирэхээр би та бүхэнд яг энэ бодит асуудлын талаар би та бүхэнд мэдээлэл өгмөр байна. Би ярьж хэлмээр байна. Эрэгтэйгээ би ярилцмаар байна энэ асуудлаар. Цэндийн нэмд орж байгаа та энэ хуулийг батлсан хүн бол та юм аа заяа. Сүсгийн эрүүл мэндийн гажтай гэхээр хүн алж хүрээ талж айл гэр орны хүүсээр тэмтэрч болохгүй. Яг эрүүл хүн өнөөдөр ямар нэгэн Монгол улсын иргэн санаатай болон санамсаргүй байдлаасаа болж хүн амны гинт гэртэн болдог. Ойлгож байна уу? Эдгээр улсад Монгол улсын шүүх хөдөлгөөний байгуул прокурорын байгууллагаас яллахдаа 15-аас 20 жил, 20-оос 25 жил бүх насаараа гээд 20 ял оноодог. Тэгэхээр Монгол улсад энэ ял оноодог асуудлыг маш өндөр болох 40-50 жил болох хэрэгтэй. Магадгүй одоо энэ цаазын ялыг би яагаад сэргээгээд ингэж шахаж шаардаад байгааг бол энэ төрлийн гэмт хэргийн гаж тонтон хийсэн энэ нөхдөлөд ямар ч тийм аврал байх ёсгүй байхгүй. Авралын гэрэл ож гэж огт байх ёсгүй. Өнөөдөр миний лайв хийхээр ингээд өнөөдөр би 30 гаруй мянган дагагчтай пэйж хагасаар лайв хийхээр ингээд би үнэхээр энэ фэйсбүүкийн занаанд орцсон юм уу? Энэ олигарх хулгайч нар энэ новшнууд тролл армийн занаанд орцсон хүн би байхгүй юу? Үнэхээр би. Өнөөдрийг бол 2012-оос өнөөдрийг 2026-д 14 жилийн хугацаанд дагаад эрүүгийн хуулийнхын заалт нь сэтгэл мэдрэлийн эрүүл мэндийн өвчтөй гэхин этгээдүүд заяа. Эрүүгийн гэмт хэрэг үүсхийг хийх юм бол ямар нэгэн гэмт хэрэг хийвэл 2.5-аас 2.6 2 жилээс 2.6 жил албадан эмшүүлэх гэдэг ялтаа гэж. Ямар инээдмийн ял вэ наадах чи өө. Ямар инээдмийн ял вэ? Тэр олон хүмүүсийн амь насыг тасалчаад мал нэдэлж байгаа юм шиг голын тасалчаад ингээд галзуу юу ч байдаг пиццаа Монгол улсын хууль шүүхийн дээд хамгийн дээд цэгийн ялыг авах ёстой шүү дээ ер нь. Энэ хуулийнхаа ялын цагсыг хэрэгж хараач гэдэг би хууль зүйн сайд би энэхүүл би одоо зориулж би энэ лайвыг хийж байгаа. Монгол улсын иргэж ухнаагийн үргэлжлэхэд зориулж би энэ лайвыг хийж байгаа. Монгол улс 1946 онд 46-48 онд нэгдсэн үндэсний байгууллага эсэх хүсэлтөө өгөөд 1961 онд Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагад ирсэн байдаг юм аа. Ирсэн байдгийг. Би маш олон хүн болох юм бол маш сонирхолтой асуудлын талаар би ярмаар байгаа. Энэ Монгол улс хэл, хахуул, авилгал бүх юмнаас ангижрахад ерөөсө ямар гаргалгаа байна гэдгийг би өөрөө энэ гаргалгааг та бүхэндээ тайлбарлаж та нар маань цаашаа шеэрлэх ёстой байхгүй юу? Үнэн инээдмийн байгаа ч дээ. Хүний амь насыг хохироосон энэ муу эрүүгийн гэмт хэрэгтэн энэ муу гаж тонтон алуурчин сэтгэл мэдрэлийн гажиг өвчтэй гэдэг энэ новшил ингээд нэг гэр бүлээ хүүс тэмтрүүлчихэд дараагийн хүн хэн байх вэ? Бүгдээр нь 10 ширлээд өгч яхан төсөө. Би энэ эрүүгийн хуулийн заалтын энэ цоорхоо буюу эрүүгийн хуульд одоо энэ 2012 оноос мөрдөж байгаа энэ аимшигын хуулийн талаар би яриад байгаа байхгүй ойлгож байна. Аимшиг. Сэтгэл мэдрэлийн эрүүл мэндийн эмнэлэг бүртгэлтэй болон энэ галзуугийн ухаан сэтгэл санаа нь орж гардаг ийм этгээд ийм аимшигын гэмт хийвэл одоо яах вэ гэдгийг асуумаар байгаа. Хуульчлаас асуумаар байгаа байхгүй яамаар байгаа.
Одоо ухаандаа тэгээд 2 жил мө 2.6 жил албадан эмчилгээ гэдэг аимшиг энэ хямдхан хэлбэр энэ ялаа өгөөд тэр этгэж чиг гарч ирээ тэр эмдэгтэй байжгаад нэг өдөр гажаа дахиад хүн алыг дахиад хүүс тэмдэглэхий байг гэхгүй штэ. Тийм учраас яг жирийн иргэнд оногддог ялтай адилхан энэ гаж донтон алуурчин хэсэгт мэдрэлийн өвчтөй олгаачдын ялыг яг адилхан хэмжээний ялыг өгдөг байхаар хуульчлаач гэдгийг шахаж шаардж байгаа. Энийг заавал хаврын чуулган үрд хүлээгээд байх шаардлага байхгүй штэ. Шаардлага байхгүй үнэхээр. Одоо би цаазын ялыг сэргээгээч хэлсэн сэргээя гэд ингээд би шахаж шаардаад байгаа асуудлын маань гол субъект бол Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийг хүргэх та юм аа. Энд улсын их хурлын чуулган, улсын их хурлын гишүүд, хууль зүйн сайд, ерөнхий сайд мэд огтоосоо энэ асуудлыг шийдэх ямар ч боломжгүй. Ганц энэ асуудлыг шийдэх, энэ асуудал цэг тавих ёстой субъект бол Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийг хүргэх та юм аа гэдгийг би уншсан, би судалсан, Google-д орж харлаа. Манай Монгол улсад энэ эрүүгийн хуулийн нэмэлт заалд нь хитрхи сул байгаамаа. Хитрхи сул байгаа байхгүй. Хитрхи толгойг хэлсэн ийм байж болохгүй. Октоосоо болохгүй. Хүний эрхийг дээдлэх дэлхийд 1 номерт ордог Америкийн нэгдсэн улс 120 жилийн ялтай мөрдө цаазын ялтай болсон. Өнөөдөр дэлхийд хүн амаараа тэргүүлдэг бүгд амт хятад улс бас цаазын ялтай. Цаазын ялтай. За миний нэг 11 найз маань Facebook найзууд маань та нар маань шеэрлсэн үү? Адгалаадаг 5 групп шеэрлээд өгөөч хууж ин дөхөө. 5 шеэр олоолаа болъё. Олоолаа болъё. Ингээд Монголын ард түмэн үеийн үед одоо энэ аимшигын хуулийн цорхой, энэ аимшигын заваан, энэ хуулийнх нь сул тал тийм үстэй. Энэ заваан хуулийн ялын сангасууд нь бага байгаа учраас Монголын ард түмэн бид үеийн үед 26 онд, 27 онд, 28 онд, 29 онд, 30 онд үеийн үед талбай дээр цул асах уу? Үгүй. Энэ бүгдийг одоо цэг тавьж давсан зогсоо цаг болчихсон. Би нэг сая одоо Чингисийн одон авдаг хууч наран гэрэлгоос би асуумаар байгаа байхгүй юу? Наран гэрэлгоо. Та сая Чингисийн одон авсан. Төрийн хамгийн дээд одон шагналыг авсан. Хууч мундаг хууч хүн танаас би асуумаар байна. Наран гэрэлгоо. Яагаад энэ сэтгцийн эрүүл мэндийн өвчтөй гэдэг сэтгцийн эрүүл мэндийн эмнэлэг бүртгэлтэй хүн аванц ностой гэмт хэрэг юм эрүүгийн гэмт хэрэг үйлдэх юм бол Монгол улсын шүүгээр орж яллуулахдаа 2 жил юм уу 2.6 жилээр сэтгцийн эрүүл мэндийн төвийн шараадны эмнэлэгт хэвдэн эмчлүүлж албадан эмчлүүлэх гэдэг ял онох хэвтэй. Үгүй. Энэ новчлууд бол шууд яг л ийм гаж донтыг ийм алуурчлал шууд одоо өгдөг ёстой ялыг нь тултал өгөх ёстой. Хаана оч тулдаг тэр ялыг нь бүгдийг өгөх ёстой. Хүн болгон миний энэ ярьж байгаа асуудлыг сонсоод инээд чи өрөөд дургуй чин зэвүү чи үрж байгаа үстэй. Одоо ухаандаа яах вэ? Сайн дархийн гэр бүлийг амнасаар хөнөөсөн шараадны гажигтай улгаач ич одоо тэгээ яах вэ? Бас 2.6 жил тэр шараадны эмнэлэг тэжээгээд эмчилгээ хийгээд тэгээ байлж явах юм уу? Ийм муухай заван балиар байж болохгүй. Цэнгийн нэмдэрж байгаа та хууль зүйн дотоод хэргийн сайд байхдаа энэ хуулийг та баталсан байх гэж бодож байгаа. Юу гэсэн үг юм бэ? Хүний амнасыг хөнөөсөн гажигтай мэдрэлийн эрүүл мэндийн өвчтөйгээд шараад нь бүртгэлтэй гэхээр хэд хэдэн хүний амнасыг бүлчээд онц нослоо гэмт хэрэг үүдчээд 2 жил юм 2.6 жил сэмүүтэд хэвтээд эмчлүүлээд
тим ял гэж ямар юм бэ? Энийг эсэргүүцэж байна. Адаглаа 40 жил 50 жилийн ял одоо хүний амь насыг онцлогцоор хохиросон нөхдүүдийг бол 10 жил 15 жилийн гяндан үлдсэн онцгой дэдэнтэй 20 анги гэд ингээд навчнуудыг бүр үхтэн тамийн шоогоор явуулах хэрэгтэй байхгүй энэ хуулийг бол яалтаа өргөн бариач. Ямар инээдмийн хууль та нар баталсан байдгийг бэ? Монголчууд мэддэггүй юм биш бид нар. За миний Facebook хаягма пэйж хаягма үнэхээр үхэд дуусч байгаа юм байна. Мөхөл гэдэг чинь энэ багхгүй юу? 30 гаруй мянган дагагчдын нэг хүн ч орж ирэхгүй. 0.1 хүн ч орж ирэх тийм тандалт байхгүй. Цаанаас нь үгүй хийгээд ямар ч тандалтгүй болгоцсон. Юм хулгайчаад. Үнэнтэй нүүр тулж чадахгүй байгаа шалтгаан чинь энэ багхгүй юу? Үнэхээр үнэнтэй нүүр тулж чадахгүй. Монгол улсын иргэж ухнаагийн үс та дуграл та. Би удаа дараа ирээл орож удаа дараа би танд хүсэж танд зориулж би одоо хүртэл лайв хийж түмээ одоо түгэж байна. Та нэг ам нэгэд гарч ир дуграл та. Би албан ёсоор Монгол шүгэл үдэж байна. Албан ёсоор шүгэл үдэж байгаа шүү. Энэ аимшиг хаж донтон алуурчид цаазын ядыг хэлсэн сэргээгээд энэ цаазын ядыг сэргээд Монгол улсын иргэж ухнаагийн өрс та өнөөдөр олон улсын конвенцийн нэгдсэн үндэсний байгуулалт хандхан таны эрх үүрэг юм аа. Та эрх үүргээ одоо биелүүлээч. Ард иргэд чи хаж тадаа дууслаа. Иргэд чи та юу бодож суун та? Сэтгцийн эрүүл мэндийн өвчлөн гажигтай гэхээр хүний амнаас хөнөөж алтан амнаасыг хөнөөчөд 2 жил юм уу 2.6 жил сүмүтэд хэвтээд эмчлүүлээд тим ялтаа гэдэг тим ял баталж идэг тим хууль баталж идэг тим хууль найруулж идэг ямар гэчих нь хууль чинь энэ хуулийг анх санал болгож оруулсан юм бэ? Та нар энэ хуулийг одоо эсэргүүцээ монголчууд нийтээр эсэргүүцээ. Бид ч мөн аимштай нийгэмд амьдарч байна да ахындас минь. Иргэд минь, аавууд минь, ээжид минь, эмээнэр минь, дүүнэр минь. Нэдэ дуурдаг ганцхан хүнтэй гандамар гэж. Царай муутай. Цалин багтай. Өөрөөрөө явдаг. Баян бүрдийн тойр шиг хамартай. Миний муу муухай байх яах вэ? Миний муу муухай ядуу зүдүү юу ч байгаа огтоосоо байдлын байхгүй. Энэ бол хувь иргэн гандамар гэдэг хүний өөрийг л ачаагүй байдлаас би юм амьдарч байгаа. Тэгж өөрийгөө бол өөрийнхөө бурууг өрөөл бол огтомч наахгүй.